Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Цааш нь арьс арчилгааныхаа бичлэгтээ тавтай барилна. Иргэн уулзж байгаадаа туйлын их баяртай байна. За энэ удаагийн бичлэгээрээ би өөрийнхөө хэрэгжилж дуусгасан бүтээгдэхүүний талаар сэтгэлээ хуваалцах гэж байна. Найрлагыг нь дурдаад, үйлчлэлийг нь ямар арьсанд яаж үйлчлэдгийг, за надад яаж нөлөөлсөн, хэрэгжилж явах явцын туршлагаасаа хуваалцах гэж байна. Тэгээд нойлын өрөөндөө ороод ирсэн байна. 7 хоногийн талдаа ороод 3 дахь өдрийн үдээс хойш болж байна. Би зөндөө олон бүтээгдэхүүн хэрэглээд байсан. Тэгээд ерөөсөө Instagram-ийнхаа сторигоорч дээр юу гэдгийг пост болгоод ч юм уу reels болгоод ч юм уу ерөөсөө огт хуваалцаагүй. Тэгсэн ирнэ ингээд цуглуулад исэн бүр. Энэ ууд тэр чигтэй байна. Сая энэ уутаар дахиад дүүрэн хажууд нь байсан. Одоо миний синкэн дотор бийж юм. Эхнээс нь яриад явъя. Мэдээж бүгднгийн энэ бичлэгээрээ хуваалцах юм бол хитрхи урт болно. Тийм учраас түүгээд ярих гэж бодож байна. Шууд гараа явуулаад би энэ дотор бүр ямар бүтээгдэхүүн байгааг бүр мартчихж одоо ч 4 сар өнгөрсөн жилийн 6-7 сард ирсэн шүү дээ Америкаас биш ээ Монголоос. Тэгээл ерөөсөө хэрэглэсэн бүтээгдэхүүнүүдээ цуглуулж эхэлсэн. Тэрнээс биш за нэг маск заскыг хэрэглээл нэг савыг нь уутыг нь нэг загаараад иддэг учраас уутыг нь хаяад байсан уу гэхээс биш. Ер нь бол савтай бүтээгдэхүүнүүдийг бол хадгалаа л гэсэн. За цэвэрлэгч. За B-Plane гэдэг брендинг Mangbean цувралынх нь хөөсөн цэвэрлэгчийг нь хэрэглээд дуусгасан байна. За энэ бол маш гоё зөөлөн цэвэрлэгч. Энийг бол туртаа хэрэглээд дуусгасан. Монголд байхдаа хэрэглэж байгаа. Тэг өргөжлүүлээд энд ирээд хэрэглээд дуусгасан л да. Тэгээд энэний надад энэ бүтцэн амар таалагддгийн. pH 5.5-тай буюу маш зөөлхөн тэгээ арсыг ингээ хуурайшуулаад тахгүй. Юу гэдгийг одоо нүуний нэмэлтээр за гуужуулалт хийдэг ч юм уу, витамин С хэрэглэдэг ч юм уу, ретинол эсвэл одоо салоны одоо chemical peeling ч юм уу юу ч хэрэглэсэн байсан суур цэвэрлэгч маань маш зөөлөн байжээж тэрэн дээр үйлчилж өгдөг учраас арсаа нөгөө нэг цэвэрлэгээрээ бид нар арсаа хуурайшуулаад байхгүй гэдэг утгаараа иймэрхүү зөөлөн цэвэрлэгчээр ингээд өдөр тутамдаа хэрэглэж байгаа нэг айгу таата тухтай байдаг байхгүй. Тэгэхээр би энийг чи ерөнхийдөө дандаа оройныхоо давхар цэвэрлэгэнд хэрэглээдсэн. Энд нөгөө нэг зуны яг халуунд 7, 8, 9 сар за 10 сард ч гэсэн ер нь нэлээд халах гэдэг учраас өглөө бас босч ирээ хэрэглээдсэн. Тийм учраас цэвэрлэгч нэлээд хэрэглэсэн байх шүү. 10-аас 10 маш гой цэвэрлэгч байгаа. За дараагийнх нь нэлээд доош явуулна. Нэлээд том бүтээгдэхүүн байх шүү. Чигшүүлэгч тос. За энэ нэг чигшүүлэгч тосыг бас Монголоос авчираад хэрэглээд дуусгасан байна. Энэ Rockest гэх брендинг Echinacea Calming Moisture. Энийг би Монголд бүр говьд өмнө говьд явж байхдаа би энийг хэрэглээд хотел дотор гэдэг ингээ явж исэн санагдаад ах юм. Тэгтээ яг үйлчлэл нь бол юу шүү? Хуурай арсан зориулсан. Тэгтээ дундаж бүтцтэйсэн гэлэн мөртлөөсөө жоохон кремми чигшүүлэгч тос ч өөрөө маш хөнгөн гэлэн лошн крем гэд явдаг шүү дээ. Энэ болохоор гэл крем хоёрыг ингээ холцсон юм шиг тийм бүтцтэй байхгүй. Тэгээд би ер нь иймэрхүү тосонд айгуу дуртай. Хөнгөн байх тусмаа зуны цагттай жоохон юм халуун бөхчм үед хэрэглэх дуртай. Иймэрхүү жоохон өтгөндөө байх тусмаа өвлийн болон тийм сэрүүний уйлралт хэрэглэх дуртай байхгүй. Тэгээд энийг энд ирээд хэрэглээд дуусгасан байна. Юу ч хөө шахаад. За тэгээд хуурай болон хуурай холимог. За начиг тослог болон холимог арьстай хүнд болохоор өвлийн цагт жоохон сэрүүний цагт хэрэглэхэд тохиромжтой тос байдаг. Дараагийнх нь Tatcha-гийн бүтээгдэхүүн. За энийг энд ирээд худалдаж авсан Tatcha-гийн. За энэ болохоор 3 сет бүтээгдэхүүн байсан л да. Body wash, body oil, тэгээ body milk байсан 3 ийм сет бүтээгдэхүүн байсан л да. Тэгээд яг би Tatcha-гийн бүтээгдэхүүнүүдээс болохоор ер нь аль нүрийн арьс арчилгаанд нь аюу дуртай л да. Яг нэг water gel cream энэ амар гоё тэгтэй нэлийн үнэтэй байгаад идэг. Юу гэдгийг зүгээр нэг авсан бахад бол ингээл удаан хэрэгэлдэг л дээ. Нэлийн тийм том савлгаатай байдаг. За энийг болохоор бас шаwarд орох болгондоо л хэрэглээдсэн. Гэхдээ энэ дотроо скраб шиг ширхэгтэй. Тийм учраас би заримдаа зүгээр body wash болгож хэрэглээд ер нь хөвчлэн гуужуулагч маягаар хэрэглэсэн юм би. Томороо бол ядаар хайж 30-40 доллартай байгаа болов уу? Тэрнээс үнэтэй ээж магадгүй шүү. Та ч айгүй үнэтэй гаддаг. Тэгэхээр тэгж томоор нь авч хэрэглэх үү гэвэл нөө. Нөгөө уут маань ингээ нөгөө хажуу талаараа жоохон ангал гарцсан. Ангалуугаараа явуулчих. За Kerastase гэдэг юм үс арчилгааны бүтээгдэхүүн. За энэ болохоор Sephora-д байдаг, Ulta-д байдаг ер нь нэлээд luxury brand
гэж хэлж болохоор юм Kerastase гэдэг ийм үс арчилгааны брэнд айгүй их одолоод гараад тий. За энэний болохоор айгүй олон төрөл байдаг. Надад цэнхэр шампунь байгаа. Тэр нь болохоор хагны эсрэг болон хуух цэвэрлэх үйлчилгээтэй байхгүй. Тэрийг нь би одоо хэрэглэж байгаа. Энэ нь болохоор нэлээд тийм гэмтэлтэй үснийх гэсэн гэмтэлтэй үсний шампунь ангишруулагч тэгээд тэжээлийн одоо крем тий маск гэсэн 3 төрлөөсөн. Тэгээд өнөр нь амар гоё. Би нэг сая унгалгасан чинь ваа бүр яг нэг танил өнөр яг би үнэртэж шít. Энийг хэсэг би яг ийм үнэртэй явсан юм биш үү? Мэдгүй энэ ч одоо хэдэн грамм юм бэ? 200 мл аахгүй юу? 200 мл ингээд 60 хэдэн доллар гэхлээр 200 мл 60 хэдэн доллараар авснаас арай жоохон үн боломжийн Wella-гийн ч юм уу тий Wella-гийн Oil Reflections цуврал бол амар гоё байхгүй надад яг таардаг. Тэрнээсээ илүү авсан дээр юм байна гэд би Wella-гийн маскыг авсан. Одоо шавартаа тавьсан хэрэглэж байгаа. Би ерөн зүгээр hair mask авч агаад кондишн болгоод хэрэглэж тийм аа. Тэгэхээр үсээ айгуу гоё юм. Намирсан. Тэгээд эрүүл. Тиймэрхүү сэтгэлдээ дахиж авах уу гэвэл үгүй. Шампунь ангижруулагчийг нь харин хосоор нь авч болох юм. Гэхдээ стил үнэтэй санагдсан. Том шилэн IOP Bio Conditioning Essence. Yes. Айгуу хайрлаад, дурлаад хэрэглээд тусгасан. Монголд Coast Albios-оор ирээд өнгөрсөн 6 сард Аморигоос хүмүүс нэрээд ивент дээр нь очиад уулзаад тэгээд ирсэн. Монголд юу гэдгийг ингээд skincare ивентүүд болохоор нөгөө төлөөлж ирсэн хүмүүстэй нь уулзаад танилцах айгуу боломжтой айгуу гоё байдаг. Би одоо ретинолыг хэрэглэж байгаа. Ретинол нь бол маш их таалагдж байгаа. Энэ эссенс болохоор яг ретинолынхоо суур нь болж өгчээсэн л да. Би энийг өглөө оройдоо шавшиж хэрэглээдсэн. Тэгээ айгүй гоё юм hydrating бүтцтэй арсны өнгө сэргээж өгөө. Тэгээд удаан хугацаанд хэрэглэхэд гоё anti-aging тал руугаа анхаарат явдаг. Тийм ер нь иймэрхүү төрлийн эссенснээс бол мөнгө харамлаад хэрэггүй гэж боддог. Юу гэдгийг амар үнэтэй тосон цэвэрлэгч авч яснаас маш боломжийн мөртлөөсөө яг ажлаа зөв хийдэг тосон цэвэрлэгч авснаа ийм яг найрлах сайн орсон concentrate өндөртэй serum essence-нд мөнгө ер нь хамлахгүй байвал зүгээр санагдсан. Тэгэхээр энийг бол би айгу 100% дэмжиж байна. Хэрвээ энийг худалдаж авах гэж бодож байгаа бол аваад. Гүничигээ маш сайн өгснөөрөө зөндөө олон арсны асуудлаас сэргийлж өгдөг байхгүй юу? Тослогоос үрдчлэн сэргийлдэг, хураашилтаас хамгаалж өгдөг, тэгээ барьер, тэгээ юу гэдгийг гоё өмзөгчлийг дараад өгдөг. Ер нь олон төрлийн арсны асуудлыг шийддэг болохоор. Хуурай шампунь байна. Amika гэдэг брендийн хуурай шампуныг нь авсан. За энэ болохоор том савлгаатай ч байдаг, жижиг савлгаатай ч байдаг. Би энэ жижигийг наваад дуусгасан л та. Тэгээд айгу хурдан дууссан. Жижигхэн байсан болохоор тэр юм уу надад ер нь ингийн үед дандаа хуурай шампунь бэж идэг. Тэгээд яг emergency тохиолдолд тэ амар хэрэг болдог. Би бол үсээ нэг өнжүүд угаадаг. Ер нь сая бас би сургуульд сураад төгсгöd Космогийн октоудаас тэгээ багш нараас энтрээс асуухад нэг өнжөөд угаах бол хамгийн зөв гэж хэлээ. Өдөр болгон угаах бол үсэнд тийм ч одоо эрүүл биш маш их одоо эргээсээ бүм үс маш их тослогддог. Тэрнээсээ болоод их одоо үсний уг хэсэг их гэмтдэг гэх мэтчлэнгээр тий. Тэгээ миний үсний рутин яг яаж явагддаг вэ гэхээр жимсийн дараа усанд орлоо, шаwarт орлоо, тэг ус мөсөө янзлаад маргааш нь мэдээж жимдэхгүй. Тэг жимээ бас нэг өнжөөд хийдэг учраас дараагийн өдөр нь жимдлээ бас ардаас нь үсээ угаагаад ингээ шаwarт ороо явчихдаг байхгүй. За тэгэнгүүт тэр хооронд нь юу гэдгийг за магадгүй фэшл хийлэгдэг ч юм уу, ус рүү заваардаг ч юм уу тий. Ямар нэг одоо маск засуулдаг ч юм уу зүгээр юу ч болсон байсан ус заваарсан тохиолдолд энэ ч нөгөө бас хатааж матаах нь нэлээд цаг ордог учраас хуурай шампунь амар хэрэгтэй байдаг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тий хуурай шампунь бол жижигхнийг ч гэсэн ингээд хүндээ аваад авчихад их зүгээр байдаг. Маш гоё цэвэрхэн сэгсэрж байгаа дууруугаа цацаад энэ бүр дууссан. Уурлуугаа ингэж цацаад тэгээ гоё массажлаад тэгэл яг уг хэсгээр бол тийм мэдээж энэ доотх мотх бол мэдээж угаасан юм шиг гоё болохгүй л тий. Тэгээ уг хэсгээр бол гоё угаасан юм шиг болдог. Amika бол тийм ч сайндаа бол орохгүй. Айгуу тийм одоо нэг тайлк гэдэг лөө тий цагаараад байсан. Энийн оронд тийм миний одоогийн хэрэгжилж байгаа бол хамаагүй сайн байсан шүү. Одоо юу хэрэгжилж байгаа вэ гэхлээр Living Proof тэр хэрэгжилж байгаа. Гоё серум ярмаар ах юм. Серумны хийх харцсан учраас ирчихээ. Чит хийчлээ. За серум дээр болохоор Nambusin гэдэг энэ брендийн усан гоё серумыг хэрэглээд дуусгасан. За энэ бол яг харваас тий миний тайпын серум байгааз. За ямар ч тохиолдолд гүний цэвэрлэгээ, давхар цэвэрлэгээ, тэгээ гуужуулалтаа хийлээ. Ямар ч арсны асуудалтай байсан хөнгөн ийм hyaluronic acidтэй
маш гоё тийм хайдрайтинг серумыг бол заавал хэрэглэж авах хэрэгтэй байдаг. За энэ бол миний яг дуртай тэгж хэрэглэдэг серумны нэг нь байсан. Зөндөө олон серумыг би бол угаасаа тэр гэж юу гэдгийг одоо ингээл Amazon-аас ч юм уу те дэлгүүрүүдээс ингээл хараад авал ингээд авахаар ингээд миний толгойд ингээд бэж идэг л да. Энэ яг тэр дотор ингээд орцсон маш гоё хөнгөн. Тэгээд эмзэг арсыг гоё эмзэгшлийг нь дарж өгөхөөр санагдсан. Энэ бол айгүй таатай хэрэглэсэн. Батга энэ төр гаргаад тахгүй хөнгөн төрлийн. За нарны тус. Be plain, нарны тос, за sun muse гэдэг. За нарны тос бол ялцчгүй би энэ тосонд бол маш их хайртай. Энийг хоёр дахь хэрэглээд дуусгаж байгаа санагдчихээн. Надад дахиад байхгүй хаа. Монголд байхад тэгээ хөдөө явж байхад энийг бас ар хангаа мангад ч илүү ингээд элсэн дээр ингээд тавьсан зураг мөргийг авсан явж яснаа ол санаж байна. Хөнгөн бүтэцтэй химикал одоо бүтэцтэй нарны тос хгүй. Тэгэхээр энэ хоёр төрлөдөг. Нэг нь ногоон минерал, цэнхэр нь болохоор химикал. За тэгээ химикал нарны тос яаж үйлчилдэг вэ гэхлээр арьсан дээр чинь суулаа тэ нөгөө авобензон, оксибензон гэ бидний одоо тэ гадралдаг химикал одоо найрлагууд чинь арьсан дээр чинь сууж өглөө суугаад нарнаас одоо арьсыг нарнаас хамгаалж өгдөг. Тийм найрлагатай л да. Тэгэхээр энийг бол цагаардаггүй хурдан түрхийг шингэждэг. Тийм нарны тосонд одоо дуртай хүмүүст маш тохиромжтой. 100%. Үс арчилгаа маш их ярьж байна да. Үс арчилгаа. За Микагийн шампунь, кондишн. За би иржингуудаа ер нь за гоё үс арчилгааны бүтээгдэхүүн авъя гэж байгаад Sephora ороод өөрөө яг явж байгаад ингэ авч ирсэн. Sephora энтерт байдаг үс арчилгааны бүтээгдэхүүн дотроо дундажтаа ордог хит их үнэтэйдээ биш. Амика яг удажгүй. Энэ бол одоо өндөр нь бол амар танил. Өндөрлөх. Энтэй ойролцоо юм шүү. Энэ гурыг амар хэрэглээд исэн. Миний болохоор volumizing буюу ер нь бол нөгөө уг тэ нэг хөвсгөр байлгах тэ тийм зорилттой юм байна. Энийг одоо өдөр тутамдаа хэрэглэхэд бол үс айгууд дэжгүй тэ гоё зөөлхөн намирсан соронцлогдсон биш тэ би буруу шампунь хэрэглээд ирэхээрээ соронцлогдоод амархан тослогдоод нэг л биш болоод ирж байгаагаа мэддэг байхгүй. Одоо өчтөр угаацсан байлаа гэхэд өнөөдөр нь тэ шууд амар тослогдсон ч юм уу тэ тэгжээснаа ингээд гараа ингээд явуулангууд жижигэн нэг амар эвгүй муухай мэдрэгдэл энэ Joico-гийн хоёр бүтээгдэхүүн шампунь кондишн хоёр надад яг тэгээд байгаа байхгүй юу. Ерөөсөө таалагдаагүй энэ Joico гэдэг энэ уулын нэмнгээр нөгөө салан болгонд уулын хэрэглэгддэг айгуу дэжгүй брэнд байхгүй юу. Энэ кондишн энэ шампунь. Тэгээ би энийг нөгөө хаяа нэг 7 хоногт нэг удаа нөгөө үрэх байдлаар хэрэглээд одоо дуусгах байдлаар хэрэглээд тэгээ одоо эсвэл бас талдаа байгаад байна л да. Хэрэв дуртай байсан бол элитийн дуусгасан баг шүү дээ. Joico Moicoтой харьцуулах юм бол Amika бол хамаагүй сайн. Тэгээд зүгээр өдөр тутамдаа бол тийм хэрэглэхэд бол маш дайжгүй. Moroccan oil тэгээд Wella-гийн одоо oil reflection энтрийг бол арай гүцэхгүй миний хувьд. За сүүлийн бүтээгдэхүүн. За сүүлийн бүтээгдэхүүнийг нь сонгох гэж байна. Гарнаас мултраадах юм. За. Чигшүүлэгч тас. Ingelisting Omega Water Cream. Энийг би ирээд авсан юм а. Эрэнгүүдээ би мэдгүй надад баахан бүтээгдэхүүн байсан ирнэл Sephora орлоо хаашааж орлоо доо баахан Ingelisting бүтээгдэхүүн бас тэгэл ойрттой гоё шопинг хийгээгүй гэлээ. Ingelisting баахан бүтээгдэхүүн авал энэс авсан байхгүй. Тэгээд аюу дайжгүй энийг бүр хэрэглээд дуусгасан байна. Надад жоохон хүндэтсэн гэхдээ Omega Water Cream гэхэлэр water гэдэг утгаараа тэ арьсан аюу гоё хөнгөн байх гэж та. Тэгээд яг энэ чинь нөгөө 8 сард эд халууны үеэр авсан учраас бүтэн төрөхөд бол надад угаасаа батг гаргаад ирсэн. Гэхдээ өвлийн цагт жоохон сэрүүхэн цагт бол би энийг бол бүтэн хэрэглээд исэн. Шинэ жилийн үеэр сая Christmas-ийн үеэр энэ би энийг бүтэн төрөхөд гоё ретинол төрхснээ энийг бүтэн төрхөж мөрөхөд байсан. Санаж байна. Өтгөн одоо тэ шингэний хувьд бол энэ хоёр ер нь л ойролцоо шүү. Ер нь энэ хоёр адилхан гэж хэлчихэд болно. Гаргаж ирээд юу гэдэг ингээд тавган дээр тэ хоёулын ингээд тавьсан багт бол би аль нь аль гэж хэлж чадахгүй байна. За иймэрхүү дуусан бүтээгдэхүүнүүдийнхээ талаар энд хүргээ зогсоё. Дараагийн бичлэгээрээ би дуусан бүтээгдэхүүнээ яриад өргөжлүүлээд явах болно. Ер нь дандаа өмнө нь арьс арчилгааны бүтээгдэхүүн ярьдаг гэсэн бол үс арчилгааны бүтээгдэхүүнүүд бас нэлээд орж ирснийг та бүхэн анзаарч байгаа байх. Ерөнхийдөө YouTube сувгийнхаа хүрээнд тэ мейкап ч гэсэн бас орж ирэх байх. За тэгээд өргөжлүүлээд арьс арчилгааныхаа гой бичлэгүүдээрээ эргэн уулзцгаая. Түр баяртай.